Малгүй улсууд эсвэл бараг малгүй улсуудад мал өгөх юм уу? Тэр жилийн шиг нэг Дэлхийн банкны шугамар нэг ядуурлыг бууруулах төсөл дээр нэг баахан мал өгчээсэн шүү дээ. Тийм байх юм уу? Зүгээр л энэ хоршоо моршоо ходог ус гээд ингэ явах юм уу? Нэгд. Хоёрдугаарт нь энэ дотор нь шүү дээ. Бэлчээрийн менежмент гэсэн нэг юм байна. Тэгээ энэ Дэлхийн банкны ер нь 2000 оноос хойших төслүүд дотор дандаа нэг явж идэг юм бол энэ бэлчээрийн менежмент гэж энэ Дэлхийн банкныг их явуулдаг. Тэгээ бэлчээрийн менежмент гэдэг нь яг юу юм бэ гэдэг ингэхээр явж ийснээс үлдээ хашаалах бэлчээрийг хөгжлөхч маягийн юм шиг юм руу явж ороод тэгээ үеийн парламент төр энэ яг энэ талаасаа бол дандаа буцаж исэн юм л да. Одоо энэ бас тийм агуулга байна уу юу энэ бэлчээрийн менежмент гэдэг энэ яг тийм байгаа юу гэж. За гурав дахь нь бол энэ хоршоог дэмжих юм байна. Ер нь хоршоо явах нь уу? Уг нь бид нар ч аваад тэр бирж мэрж чинь хоршоогоор дамжуулж явуулна барьнагээд л ноосны урамшууллыг ч бас хоршооны гишүүд өгнө бүргэн тэгэл ингээл яваад исэн. Сүүлдээ буцаад ер нь хоршооны гишүүн заавал ноосны урамшуул авах ёсгүй юм гэсэн юмнууд тэр явуулаад ингээд эргээгээд энэ хоршоогоор явна гэдэг юм чинь сүүлийн үе жоохон бодлогын хувьд унжгаа юм уу үгүй юу? Зүгээр надд бол тэгж бодогдоод байгаа. Одоо бол яг дахиад хоршоог дэмжил гэсэн байна л. Нөгөө хоршооныхаа даргадаа итгэдэггүй, небод итгэдэггүй тэр юу ч юм бол байгаа л юм л. Тэгээд энд одоо хоршоог яа дэмжих юм бол? За хэр нэгдүгээр микрофон. Энэ малжуулах арга хэмжээ бол хийгдэхгүй. Малжуулах гэдэг нь одоо шууд малгүй, огт малгүй болцсон хүнд ч байдаг юм уу? Тэднэрд шинээр мал авч явах ойлголт байхгүй байгаа. Харин зүгээр малын чанар малтай тэр хүмүүсүүд малынхаа чанарыг сайжруулах арга хэмжээний дотор бүрэлдэхүүнт нь багтсан байгаа гэж хэлмээр байна. Хоёрдугаарт нь энэ бэлчээрийн менежментийн чиглэлээр хашаалах тухай саяын энэ хэрэгжээ дуусж байгаа энэ бүрэлдэхүүн хэсэгтэй ч гэсэн ер нь хашаалтын асуудлаас бол ер нь татгалцсан байна. Харин нүүдэл суудлаа хийдэг, ашиглаж чадахгүйгаа бэлчээрд нь усан хангамжтай болгох. Дээр нь хадлангийн талбай байлаа гэхэд хадлангийн талбай дээр ч гэсэн хашаалжуулалт хуучин яваад байсан гин. Одоо харуул гаргаад нийт ирэг дээр бас тэр талбайгаа чөлөөлж өгөх байдлаар энэ бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлийн бүрэлдэхүүнүүд нээж байгаа. Ер нь аль болохоор одоо тариалт хөөч байдаг юм уу тийм газрууд л байгаа л бол хашааны тухай ойлголтыг айлгахаар багасаж бэлчээрийн менежментийн чиглэл явж байгаа. За энэ бас нөгөө хөдөөгийн ядуурлыг бууруулах олон улсын сангийн санхүүжилт байгаа учраас. За хоршоо бүлгийн тухай ойлголт одоо хоршооны асуудал дээр бол бас тэр нөгөө урамшуулал явдаг хоршоо хүртэл бий боллоо гэсэн ийм ойлголт санаанууд бас цохолзаад байгаа. Одоогийн төсөл хөтөлбөрүүдийн энэ төслийн хүрээнд хийгдсэн энэ хоршооны тухай ойлголт дээр бол яг нөгөө чин итгэл үнэмшлэр нөгөө хоршооныхоо тухайн бүлэгт бий болгосон хөрөнгийнхөө эзэн нь байх гэдэг сэтгүүгээр илүү их явж байгаа. Тэрнийг ойлгохтол яг дунд нь тэр малчтын бүлэгээр дамжиж ээж дараа нь хоршоо руу орж ирж байгаагаар бас их онцлог талтай. Тэр хоршооны хэмжээний одоо чадах бүрдэж ирээд бүлэгээр одоо хамт дундын сан бий болгох, хамтарч хөрөнгөө зарцуулах гэх мэтлэнгийн ажлаа хийж сураад тэгээд дараа нь хоршоо руу орж байгаа их даваа талтай болж байгаа гэж хэлдэг. За сэргэлэн сайд 3 дугаар микрофон нэмж хэрүүлээ. За энэ төслийн хувьд бол их өндөр ажил бүгдэлтэй төсөл. За дээр манай нүүбийн хүн сэдвэж хүн байгууллагын дэрэгдэх сангаар дамжиж хэрэгжиж байгаа учраас бас нэлээд судалгаатай хүмүүсийн амьдралтай ойрхон ажлуудыг зохион байгуулсан төсөл. Зөвхөн одоо яг энэ нэмэлт санхүүжилтээр явж байгаа санхүүжилтийн задаргааг харах юм бол бас эргэж засмаар залруулмаар юмнууд их байгаамаа. Яг энэ удаагийн санхүүжилт бол ер нь хөдөөгийн малчтын ядуурлыг бууруулах чиглэл рүү чиглэх хэрэгтэй. Тэгэхээр одоо байгаа энэ задаргаагаар бол харах юм бол одоо өнөхөр таны хэлдгээр бэлчээрийн менежмент гээл уур амьсгалтын өөрчлөлт дасан зохицно гээд 3 бараг 4 сая доллар тавьчихсан. Бүтээгдэхүүн үйлдвэр гээл 1.4 сая тавьчихсан. Тэгжээснэ төслийн менежментийн зардал гээл 2.1 сая доллар тавьчихсан. Ингээл үндсэндээ үр дүнгүй хэдэн бичих цаасны ажиллах гэдэг. Тэгэхээр энэ 2 сарын 14 15-нд
яг энэ ИФАД-ийн хөрөнгө оруулалтын сангийн захирлын сонгуулах юм. Энэ үеэр ерөөсөө энэ уулзалтанд оролцож энэ төслийнхөө доторх задаргааг ерөөсөө малчт руугаа цэвэр чиглүүлж яасан гэж. Малчтыг орлоготой, амьдралтай болох, түрүүний таны хэлдгээр малжуулах, малынхын чанарыг сайжруулах чиглэлээр бодиттой нүдэнд харагдаж гарт баригдах юм хийчихвэл яасан бэ гэж саналтай байна. Тэгээ энэ чиглэлээр бид нар ер нь очиж энэ хөдөө аж ахуйн олон улсын сантайгаа ер нь уулзъя. Энэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх 5 6 аймаг дээр ер нь гарт баригдах юм хийж гэсэн байдлаар. Тэгэхгүй бол ерөөсөө ингээл бичиг баримт нэг төслийн менежментийн зардал гэдэл 2.1 сая ч одоо төслөө сайн болгох гэж 2 сая доллар өгдөг төсөл гэж байж болмооргүй санагдаад байна. Тэгээ энэ чиглэлээр одоо яг хариуцсан тэр улсуудтайгаа ер нь очиж уулзаад энэ төслийнхөө задаргааг бас нэг хараад энэ төсөл дээр өөрөө тэгж байгаа юм шүү дээ. Малчтыг ядуурлаас бууруулах. Малчтын амжиргааг дэвшлүүлэх гол зорилго нь гэж байна. Тэгсэн мөртлөө төслийнхөө задаргааг аваад үзэхээр түрүүний таны хэлдгээр ерөөсөө нүдэнд харагдах юм байхгүй болчихдог. Том үг, том зорилго тавьдсан. Тэгэхээр энийг бид нэр ярийгээд ер нь энэ нүүбийн хүнс хөдөө аж ахуйн байгууллага энэ ИФАД гэдэг энэ хөрөнгө оруулалтын сангийнхантайгаа бас ярьсан. Тэгвэл хэдүүлээ энэ дээр тодорхой нэмж ярилцъя гэсэн ийм санал бол байгаа. Тэгэхээр энийг бол бид нэр ер нь нэг жоохон үр дүнтэй болох чиглэл рүү явъя. Энэ 2011 оноос явсан төсөл. Тэгэхээр одоо бол яг энэ зорилгодоо нийцүүлээд ерөөсөө ядуурлаа бууруулъя, малчтай амьдрал ахуйг дээшлүүлэе гэдэг чиглэл рүүгээ явъя гэж бид хэлэлцээрт нэмж оръё гэдэг саналаа тавьсан байж байгаа. За, амар заяа гişүн асуулт асууя.